сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Drag queen нь байна. Тэгэд сүүлийн үед бол бас энэ 6 сараас санамсаргүй байдлаараас ингээд айгу гинт ингээд амар завгүй болчлоо. Тэгээд уулын төлөвлөсөн ажлууд байсан боловч тэрнээс чухал ажлууд гарч ирсэн учраас яалтчгүй хийсэн. Тэрний юу гэхээр мэдээж 17-наас 21-ний хооронд ингээд Токиод яралтай олон улсын хуралд ингээд явхаар болсон. Тэрийг бол би баргалж 6-7 хоногийн өмнө мэдсэн. Тийм байсан. Тэгээд очиж аваад Монгол улсыг төлөөсөө одоо ялангуяа миний одоо хийж хариуцж байсан ажлаас учраас илтгэл тавьж оролцож Монголын нөхцөл байдлыг те яагаад энийг ингээд нутагшуулаад энэ ажлыг хийж байгаа гэсэн тайлбараа хийгээд үр дүнгүйсээ бас олон улсад бас хүргээд ирсэн. Тэр хуралд бол нийтдээ 40-од улсын Аз нөхөн 7 улсын орнууд ингээд оролцсон. 800-аад оролцогчтой тийм хурал байсан бах 800-аад байсан баха. Тийм олон тийм хурал болсон. За тэгээ тэрэн дээр бол зочин илтгэгчээр орсон явдал та. Миний бие одоо маш их баяртай байгаа. Ягаад тэгэхээр зочин илтгэгч гэдэг бол энэ бол үнэхээр одоо тэр хурлаас хүндэтгэж байгаа асуудал гэж би үзэж байгаа. Ингээд тэр хурлыг оролцсон бүх хүмүүст маш дэмжсэн хүмүүстээ баярлалаа магадгүй тий маш их баярлалаа. За ингээд хоёрт нь юу вэ гэхээр ерөнхийдөө Playtime наадам байна. За Playtime наадамд бол маш олон одоо чиглэлээр биднээс бэлдээд за тэгээд дээрэс нь үзүүлбэр дээрээ бас маш олон шинжилэл юмнууд хийгээд ингээд нийтдээ бол 9 drag queen тэгээ мөн биднээс 13 үзүүлбэрийн хамтаар очиж байгаа. За 13 үзүүлбэр байгаа. За тэгээд drag king-үүд манаас хинхэн оролцож байгаа вэ гэхвэл мэдээж би байна, Vanity байна, Sveta байна, Aragon байна, drag king Angel, drag queen Aruna, drag queen Kurela, drag queen Kokoma, drag king Hyman, drag queen Mulan гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй нийтдээ бид нар бол 13 шоутай. За хөтөлбөрийн хүрээнд бол цаг 30 минутын хөтөлбөрийн хэмжээтэй ингээд очихоор ингээд төлөвлөж байна. За мэдээж бол 5-аас хагасны шилжих шүүнээ болох тоглолтын дээр бол та бүхэн маань нэрт ирээд асуудал модлаа эзлээд ингээд авах хэрэгтэй. За мөн хагасанд болохоор бас шөнийн 2 цагаас 4 цагийн хооронд тоглогдно. Бүтэн 5 дахьт нь болохоор 1 цагаас 2:30-ийн хооронд ингээд тоглохдохоор ингээд төлөвлөгдсөн хөтөлбөрүүд гаргасан байгаа. За харьцангуй яагаад ингэж байна вэ гэх юм бол төв стейж хаасны дараагаар бол drag show бол гардаг. Жил болгоны одоо уламжлалтай байдаг юм аа. Тийм учраас ингээд энэ уламжлалынхаа дагуу бид нар бол гарнаа. Тэгээд энэ боломжийг олгосон Playtime наадмынхаа хамт олонд үнэхээр их баяр талархтай илэрхийлж байна. За энэ боломжийг олгохоос аргагүй олгосон үзэгчдтэй маш их баярлалаа. Би ганцаараа л ингээд гэдэг excited болоод яад ч юм мэдгүй ерөнхийдөө бол бид нараас одоо 5 жилийн турш миний хувьд те 5 жилийн турш анх ингээд ганцаархнаа очиод ингээд 2 өдөр шоу тоглолт хийхэд нэг ингээд юугаар нэг цаг гарангийг ингээд ганцаараа ингээд авч гарах тий тэр үед бол үнэхээр одоо гайхалтай байсан. Тэгээд дараагаас нь бол юу гэхээр би бас бусадтай бас боломж олгоо айлсгүй ерөөсөө ингээд байхгүй байсан юмыг ингээд би олгоч drag queen ингээд багуудыг би олгоч хаусуудыг та болъё гэсэн үднэс бол ёстой нэрэ drag show үзүүлэх зоригтой хинлэн бүгдийг ингээд аваа явжсэн. Тэр үеэ бас 2023 ондоос ингээд маш их одоо гахалтайгаар ингээд сананд урсж байна. Миний найзуудтай үнэхээр тэр юмыг ингээд дэмжижсэн. За тэгээ 2024 оноос эхлээд бол одоогийн Black WJR гэсэн буюу одоо та бүхний сайн мэдчихсэн DX те тэгээд Sveta-тай хамтраад ингээд энэ жилдээ бол бас 3 дахь удаага одоо Black-ийн хамт олонтойгоо гарах гэж байгаа явдалтай үнэхээр их баяртай байна. Тэгээд бүх хүмүүст нь амар их талархаж байна. Үеийн drag queen-үүдтэй их талархаж байна. За мөн хамгийн чухал юм юу гэхээр ариа албанд байдаг хүмүүстэй, дизайнеруудтай гэдэг ингээд бүх хүмүүстэй их талархаж байгааг минь хүлээж аваарна. Тэгээд удахгүй Playtime наадам дээр уулзцгаая. Бас нэг тийм Playtime наадамд
явахгүй тэгсэн хэрнээ Улаанбаатар хотод байх хүмүүс зориулаад энэ 3 дахь өдөр үегүй 7 сарын 1-ний өдөр бид нар ингээд бас шоугаа ингээд хийх гэж байгаа. За шоу маань бол шөнийн 1 цагаас эхэлнэ. За та бүхэн бас юу гэдгийг 12 11 ч юм уу тэгээд ирээд эртхэн байр сууриа эзэлж аваад ингээд ширээ мэрэн дээрээ суугаад ингээд байгаад ингээд агараа. За ширээний хувьд ширээн дээр суух юм бол захиалгатаа суудаг байгаа. Тийм учраас техникэн дээрээс очиж ширээ байгаа юу суух уу гэд ингээд асуугаад ингээд хамт олноороо суужиж болно. Тэгээд юм байгаа. Тэгээд ерөнхийдөө бид нэр бас одоо Playtime наадмын хажуугаар бас хөөрхөн контентууд тэндээ бас хий гэж ингээд бодож байгаа. За ингээд маш богинохон одоо юу оруулж байна. Бичлэг оруулж байна. Тэгээд та бүхэнтэйгээ одоо Playtime наадмаар буюу энэ 5 дахь Playtime явж чадахгүй хүмүүстэй энэ 3 дахь өдрийн шөнө манай бүх drag queen-ууд бүгдөө Playtime дээр яг үзүүлбэрээ гаргана. Тэрэн дээр та бүхэн амжаад ирээрэй гэж хүсмээр байна. За хэрвээ Playtime наадам дээр явж байгаа бол ингээ 2 өдрийн турш тэн дээр бол манайхан бас ингээд шоугаа ингээ үзүүлнэ нийтдээ бид нар нэг шоун дээр бол 13 үзүүлбэрийг бид нар яг ингээ бэлтэж байна. 13 үзүүлбэрийн туршид та бүхэнтэй амар гоё ингээ хөгжилтөө сайхан байна хаа гэж би ингээ найдаж байна. Бид нар ингээ яг өнөөдөр хамгийн сүүлийн байдлаар бол нөгөө хөгжим бүх юм янзлаад ингээ байж байна. За өнөөдөр бол хэн хаана гарах уу гэдэг нөгөө тайзны найруулга хийгээд ингээ ячвал ингээ дуусгаж байна. Тэгээд та бүхний дэмжлэг туслалцаанд их баярлж талархаж явдаг шүү. Тэгээд Playtime наадам дээр удахгүй бөөндөө баяр хөөр жаргалтайгаар уулзцгаая.